анагаахын оюутнуудад зориулсан анагаахын салбарт хамгийн түгээмэл хэрэглэгддэг статистик програм болон дүн шинжилгээг товчхон танилцуулъя гэж бодлоо. За энэхүү мэдээлэл нь Korea Institute of Oriental Medicine буюу Солонгосын уламжлалт хамгаах ухааны сэтгүүл дээр 2016 оноос 2018 оны хооронд тэмдэглэсэн судалгааны ажлуудын голчлон ашигласан статистик програмыг эмхлэн хүсэгтэнд харуулж байгаа. За 2016 оны хувьд энэхүү сэтгүүл дээр хэвлэгдсэн нийт 18 судалгааны ажлыг авч үзэхэд түүний 11 нь SPSS програмыг ашигласан болох нь харагдаж байна. 2017 онд нийт 14 судалгааны ажлыг авч үзэхэд түүний 9 нь 2018 онд нийт 6 судалгааны ажлын 5 нь SPSS статистик програмыг ашиглан судалгааны ажлынхаа үр дүн гаргаж авсан харагдаж байна. Ингээ харах юм бол нийт судалгааны ажлын 62.8% буюу 25 нь SPSS статистик програм ашигласан харагдаж байна. За тэгэхээр энэ нь болохоор анагаахын ухааны салбарт зөвлөн хэрэглэгддэг статистик програм ялцчгүй SPSS програм муу юм байна гэдгийг таамаглаж болохоор байна. За SPSS програмын хувьд нийгмийн шинжилгээ ухаанд хамгийн түгээмэл хэрэглэгддэг статистик пакэж гэдгийг бүгдээрээ мэдж байгаа байх. За тэгвэл эдгээр судалгааны ажлууд нь SPSS програмыг ашиглан ямар анализ дүн шинжилгээ хийснийг 2 дахь хуудасаас харж болж байна. За ингээ харах юм бол T-тест буюу хоёр бүлэг хоорондын харьцуулсан шинжилгээг хамгийн ихээр хийх нь харагдаж байна. Тэр дундаа single sample T-test, students T-test, pair T-test, за мөн ANOVA буюу 3 болон түүнээс дээш бүлэг хооронд нь харьцуулсан шинжилгээг хийхэд хэрэглэгддэг анализ дүн шинжилгээг хамгийн ихээр хийдэг болох нь харагдаж байна. За тэгвэл эндээс T-тест-ийг та нарт давчхан танилцуулах юм бол T-тест нь харьцуулсан шинжилгээг хийдэг байгаа. Тэгэхээр хоёр бүлгийн дунд ген зөрүү нь статистикийн хувьд ач холбогдолгүй ялгаатай байгаа хэсэг шалгадаг гэж ойлгож болно. За T-тест-ийн дотор 3 төрлийн аргачлал байна. За хамгийн нэгдүгürt нь one sample T-тест, хоёрт нь independent samples T-тест, гуравт нь paired samples T-тест гэж 3 төрлийн аргачлал дотроо байдгийг ойлгож болох нэ. За тэгвэл ямар үед T-тестийг ашиглах вэ гэдэг жишээгээр тавчхан тайлбар харуулъя гэвэл за хүүсээсээ хамаараад дэлгэний өвчлөл өөр байгаа хэсгийг судлах байгаа бол T-тестийг ашиглаж болох нь. За мөн адил хоолны дадал зуршилтай хотоодны Helicobacter тестээс хамаараад хотоодны өвчлөлийн хэмжээ харилцан өөр байгаа хэсэг. За мөн хот болон орон нутгад оршин суудагаасаа хамаараад уушгины багтаамж өөр байгаа хэсэг. За мөн даралтны юм ууж эхлэхийн өмнө болон дараа даралтын тогтворжих байдал ялгаатай байгаа хэсэг гэх мэт харьцуулсан шинжилгээ хийх үедээ бид нэр T-тестийн эдгээр аргуудаас ашиглаж болох нэ гэж ойлгож болох нэ. За энэхүү жишээ нь бол би бол анагаахын өөрөө оюутан биш учраас илүү хамархан нэг ойлгуулах зорилгоор эдгээр жишээг өөрөө зохиож оруулсан байгаа. За бид нэр мөн удахгүй T-тест болон ANOVA, MANOVA гэх мэт харьцуулсан шинжилгээг заасан сургалтаа авах гэж байгаа учраас та бүхэн бас сонирхоод үзээрэй гэж зөвлөмөр байна. За тэгээ баярлалаа. Баяртай.